Намрын тэргүүн сарын шинийн 10-ны бэлэгт сайн өдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 22-ны 15 цагт Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн бурхан урлаач Ухаан Заяа багшийн гонгор намсрай замбал лусын бомбны ихэд ахилга лекц Монголын үйлдвэрсний эвлэлийн соёлын төв ордонд болох гэж байна. Эрхэм сүсгтэн олон та бүгдийг хүндэтгэн урьж байна. Олбоо барих утас 9958 1728 9935 23 11. Энийг сайхан үйлийг сэдэж гүйцээж ажил хэрэг болгож яваа Ухаан Заяа дүүтэйгээ уулзаж байна. Тэгээд дүүтэйгээ уулзаж сууж байгаа дахын их баяртай байна. Тэгэхээр энэ манай монголчууд хүүхдтэй нэрвэгтэй хүртэл одоо их тийм учир утгыг бодож ирээдүйн хоёр зайны сайн сайхныг бодож өгдөг байх. Тэгэхээр миний гоо зүсгэлэнтэй болоосоо эсвэл их баян хөрөнгөтэй болоосоо гэж бодхоос өмнө миний ухаантай хүн болоосоо ухаанаар л битгий дутаасаа гэж бодож хүүдээ нэрвэгдэг эцэг хэд болдог. Тэгэхээр аав ээжийн сайхан ухаантай хүмүүс байсан юм байна. Ухаан Заяа гэж одоо энэ 21-р зууны хүний хамгийн гол зүйлээс ухаан битгий дутаасаа бавгынлаа хэлсэн байдаг л. Тэгээ энэ аав ээжийн харьс нэрийг ажил хэрэг болгож нэр төртөө авч явж ард түмдэх буянтай сайхан үлийг үтээж байгаа дүүдээ юмны үнд баярлаа. Бид хоёрын ярилцлагын 3 зүйл дээр тулгуур. Юуны үнд буян гэж юу юм бэ? Буян хишиг гэж хөргөж залгаад айл бүрийн хамар байдаг энэ тахилганы уут ямар учиртай юм бэ? Тэгээд шууд залгаад их гол сэдв болох бомбныхаа тахилгын учир чанцгийн тухай яриад явахдаа зэрэг манай үзэгчдэд толгойд нь системтэй мэдлэг тог хийдэл буунчнаа гэдэг би эргэлзэхгүй байна. Намрын тэргүүн сарын шинийн 10-ны бэлэгт сайн өдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 22-ны 15 цагт Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн бурхан урлаач Ухаан Заяа багшийн гонгор намсрай замбал лусын бомбны ихэд ахилга лекц Монголын үйлдвэрсний эвлэлийн соёлын төв ордонд болох гэж байна. Эрхэм сүсгтэн олон та бүгдийг хүндэтгэн урьж байна. Олбоо барих утас 9958 1728 9935 23 11. Тэгэхээр буян гэж ярьдаг тийм ээ. Буян Заяа гэж ярина. Буян тогтох гэж нэртэй хүн байна. Буян аривжих гэж нэртэй хүн байна. Буян орших гэж нэртэй хүн байна. Тэгэхээр буяныг оршихын учир нь юу юм? Яг буян гэж юу юм? Буянаа нэм гэдэг нь бас жоохон хараалын хэрэгтэй. Хараалын үуч зөөлж хэлдэг юм ард юм шүү дээ. Буянаа нэм гэж. Тэгэхээр энэ буян гэдэг үгэн дээр хадаад автаад ярий. Манай монголчууд эртнээс их асар буян заяатай ард түмэн юм. Монголын амны хишиг болоо буян заяа хизээч үл барагдах юмаа гэж багш дээжлөө сурган ирсэн байдаг. Анх дуурагд өндөргэн заануудаар Монгол хүний амны буян хишиг хизээч барагдахгүй юмаа гэж. Тэгээд манай өндөргэн заануудаар өөрийн эргэн хойно ууц талалж байгаа тийм дүр хүргэн Монгол шүтэн болон заларсан. Энэ нэг гоё бэлэг дэмбэрлийн ухаарлын ном сургаалыг одоо өндөр богд маань айлтсан байдаг. Монголчууд бол тийм гойромж ядуу байх буян заяа тийм өвлийн өрөөсөө байхгүй юм байна. Яагаад тэгэхээр эртнээс монголчууд маань тийм өглөгч бусдыгаа гэсэн агуу сэтгэлтэй. Хөдөөний айл үдэхэд гэр хаалга онгорхоо үлдээгээд аян чингий чи ундаас сум бол цай хоолыг яв гэд орхидог. Тандагч бай, тандгууч бай, аяны жин гэхэд бол ундаасч байгаа бахал цай цугаар барил явдаг. Энэ их гайхамшигтай цайлган өгөөмөр өглөгч ард түмэн манай Монголын ард түмэн. Тэгэхээр сүүлийн жилүүдэд энэ өглөгч зан үйл бусдыхаа сайн сайхны тухайд гэдэг сэтгэм жоохон бас багасаад байгаа болоо хумигдах маягтай болоод байна. Нэг юм солигдож те одоо энэ эдийн засгийн байдлынтай холбогдуулаач гэх юм. Тэр ерөнхийдөө хүний сэтгэл зүйн жоох ингээд харамын сэтгэлдээ баригдаад байгаа юм болов атаат сэтгэлдээ баригдаад. Яагаад сайн сайхан явж байгаа найз нөхдөдөө урмын үг хайрлахаа болчих. Юун түрүүнд латаархал энэ хизээ юм болчих уу яач гэж атаархах чөтгөрөх сэтгэлийг эхэлж үүсгээд байхаараа энэ сэтгэлийн гимүүдээс болоод ер нь амны хишиг буян заяа таны одоо асуудгаар буян хишиг гэдэг зүйл барагдаад эсвэл гацаанд ороод одоо жоохон ядуу зүдүү байх энэ муу яриг өөрлөгөө дуудаад байгаа юм болов. Ер нь хүмүүсийг ажиад зарим нэг буян шиг дэлгэрсэн, зарим дундаж, зарим нэг бас их тарчигдуу амьдраад байна. Тэгээ энэ юунда учир утга нь байна гэхээр ерөөсөө биднээсийн эртнээс улбалж ирсэн дээдийн номны энэ өвлгийн зан үйл, буян шигийг тогтоох зан үйлүүд алдагдсанаас болоод ганцхан өөрөө өөрийнхөө амийн хувийг хичээх биел болж ивэл болоо гэж улааран зүтгэх ингэсэн дээрээ сэтгэлийн боловсролууд бүгд алга болсон. Би өөрөө ингэж боддог. Эдийн буянгаас илүүтэйгээр насны буян, үрийн буян, одоо хань ижлийн буян, хямар сүлд цолбооны буян, эрүүл байхын буян заяа гэж байдаг. Хүн эрүүл байх, урт настай байх, үрийн буянтай байх. Тэгэхээр энэ буянуудыг бүгдийн том зургаар нэг хараад бол аль нэгэн дутагдтал хүнд бол маш том зовлон. Одоо доржийн зовлон бол надад зовлон биш байх. Миний зовлон доржид сонирн биш. Тэгэхээр энэ зовлон болон харилцан адилгүй буйны хэмжээл харилцан адилгүй байна гэж үзэж байгаа. Миний өөрийн одоо энэ олон цуврал лекцүүдийг одоо хүргэдэг энэ бомбны тахилга буюу лекц энэ маань зөвхөн тахилга биш лекцтэй хамт явж байгаа. Тэгэхээр зүгээр та энэ бомбыг аваа шүт болоо гэж болдог. Заавал номтой нь гаргаад тэг хүнийг ухааруулахын тухайд заавал
миний хувьд бол идээр биш. Одоо аль нэг материалын зүйлээр биш, голон сэтгэлд нь юм хийх юмсан. Сэтгэлийн оюунд нь байгаа тэр гацаа болоо тэр сэтгэлийн одоо тэр гимүүдийн засаж яаж биднээс өглөгийн параметрыг суралцуу, яаж биднээс одоо атачтой гэдэг энэ айхтар нисван сэтгэлээс биднээс өөрсдөө холдуулах уу гэдэг талаар нь арга ухааны лекцэн дээр дэлгэнгүй ярих юм. Тэгэхээр энэ бомб тахих болоо даллагны бот буян шиг тогтоох маш нэрийн зан үйлдэл тогтсон дэг жаягтай байсан ард түмэн. Тэгээ энэ маань одоо янз бүрийн нийгмийн одоо байдлаас болоод энэ Монголын яг үндсэн язгуур өв соёлууд шашин шүтлэг, ёс заншил, байгаль уул усаа дээдлэх, эцэг ихээ дээдлэх. Тэгээд наашлаад одоо гол сэдвээр ороход бол энэ эдийг тогтоох, буян хишигтэй байх, ямар ч хүн ядуу зүдүү байхыг хүсэхгүй. Хүн болгон буян хишигтэй, сайхан сэтгэл амар амгалан байхыг хүсэж идэг боловч сансан луга болохгүй байгаа нь бидний оюун болоо сэтгэлд бол байгаа гмийн асуудал байна гэж би бол үзэж байгаа. Гэмийн хар юм да тийм ээ. Ерөнхийдөө бол манай үзэгчид цогц ойлголтыг ихнээс нь аваад хэлчлээ гэж бодож байна. Буян гэж юу юм? Тэрнийг тогтоохын учир юу юм? Буян гэдэг зөвхөн эд хөрөнгө юм уу эсвэл сэтгэлийн их өглөг юм уу гэдгийг одоо ялгаж салгаж ойлгох. За магадгүй сэтгэлээр баян байх юм бол бусад зүйл аяндаа олдно гэж. Нөгөө их эзэн мөг Чингис хаан маа хэлсэн ба шүү дээ. Сэтгэлийг хураасан байхад одоо бие хаана одгорой гэдэг шиг л. Тэгээд залгаад одоо хоёулаа цаашаа ярихад бол айл гэрийн буян хишгийг тогтоож байдаг. Айл гэрийн буян хишгийг хурааж байдаг зүйл далдганы утга нэг юм байна тийм ээ. Хишиг далдганы утгыг чухам юу юм? Тэрэн дотор юу агуулгдсан байх ёстой юм. Далдганы утгыг зүгээр нэг одоо оёо шидэд болчдөг юм уу эсвэл худалдаанаас бэлэн аваад хийчдэг юм уу? За магадгүй тусна уралдаг урлаач байна уу? Дэлгэрний уутны ойрх нь одоо юу юм да одоо стандарт хийд орчин дэг жаягч байна уу? Ёс хорон байна. Ёс хорон гэж байна уу? Энэ тал дээр л хэдүүлээ ярилцаад явж байна. Энэ их зүг зүйтэй асуудал юм. Монгол түмэн дээдийн номтой ард түмэн. Биднээс аливаа нэг номоор хандаж ирсэн. Мохор сүсгийн төвшөнд ч юм уу даган дуурайгаа ч юм уу за энийг ингээл тавьчих гэж ерөөсө эцэг өвгөд маань үздэг байж. Тэгэхээр миний гол зорилго энэ номын лекцийг хүргэхэд заавал лекцтэй ухаарлын яриатай гэдэг нь биднээсээ ерөөсө мохор сүсгээс хол бай. Үнэн мөн чанараар шүтэн дээдл аливаа нэгэн юм дандаа сэтгэлээсээ хандаж учрын тань мэдээ гэж. Тэгэхээр Монгол айл өрхөд бол буян шиг тогтоох олон зан үйлүүд байж. Одоо даллагны уутан дээр ихтэл битүү төрсөн хурганы арьсаар хийдэг байж. Сүүлийн үед одоо ингээл малын арьсаар ч хийсэн янз бүрээр хийсэн харагдаад байна. Тэгэхэд бол эдийн дээд одоо хадаг торог гэж хоргоо торгоны дээдэрээ далганы уутыг хийдэг байж. Хишгийн сав гэж байж. Далганы уутнаас гадна хишгийн сав гэж байж. Зүгээр сайхан 10 удаагаар дүүрэгцэн тэнцээ нэгэ хишг орлогын дээж ээж идэг. Сайхан буянт малынхаа өвс ноосыг хурдан морныхоо дил сүлийг хадгалдаг. Тэгэхээр Монгол түмэнд нэг ийм сайхан бэлэгдэлтэй. Одоо ямар нэгэн буян шиг чууллаа гэхэд бүгдийг бардаггүй. Дээжийг авч заавал хадгалдаг. Даллагынхаа савнд хишгийн савнд дээжийг аваад бурхандаа өргөдөг. Дээжээр нь буян ном зориулдаг. Түүнсэж бүгдийг ингээд дуусгаж ачаад одоо гуйлгуугаа явж яадаг тийм ард түмэн биш юм. Тэгээ эхлээд энэ орж ирсэн буян шиг бол буяны сэтгэлтэй байсны үтсэн дээр биднес буянтай байсны үр дүнд тэр их энэ буян шиг чууллаа. Бурхан танд ингээд дээжийг өргөё. Эхлээд дээдийн бурхандаа өргөдөг. Хангаатал хийдээ өргөдөг. Ийм нэг сайхан ёс зүйтэй байж. Тэгээд эдийн одоо сахиусан хүрд уу сүүн хор гэдэг зүйлийг бас бүтээл залдаг гэж. Тэнгүүд даллагны уут гэдэг зүйлийг өнөөгийн үед биднес буян шиг тогтоо гэдэг. Энэ маань өөрөө тийм том номын зан үйл. Энэ зан үйлийг бид номын дагуу хийж гэмээр бидний гэрт бол буян чуулна. Буян нь даллагыг дуудаж, буяныг дуудаж гэрт оршоо. Жишээлхэд гэртээ даллагны уут юм уу номоор нь хийгээгүй буруу зүрх хийсэн байлаа гэхэд тухайн бат гэдэг айланд бол зөв хөдөлмөрсний үр дүнд буян шиг чуулъя гэдэг энэ жишээ бодоод үзээ л та. Тэгэхэд тэр буян шиг энерги ороод ирэхэд тогтоох ямар нэг эд агуурс байна уу? Даллагны уутанд буруу зүрх оюутсан. Доторх байх зүйлс нь байхгүй. Эдийн бомб байна уу? Байхгүй. Эдийн тэнгэрүүдэд баясгасан уу? Байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр энгийн ухаан дээр тэр айлд буян оршихгүй л авчих. Тэрийг тогтоон барих энергийн ямар нэгэн одоо энгийн зан үйлийн одоо тэр хэрэгсэл байхгүй. Тэгэхээр эртнээс манай монголчууд даллагны уутыг бол хоргоо торгоны дээдээр хойдог. Тэгэхээр одоо энд нэг багш нь уут бэлдсэн байна л да. Жишээлбэл энэ одоо ингээд дээгүүр нэг холон солонгоо үрээтэй байна. Хүн энэ юу юм бэ гэхэд энэ 5 өнгийн солонгоо үрээ энэ 5 хүүхэдтэй айл юм байна гэж шууд ойлгоо. Тэгээд энэ том хүүхдээсээ дээшээ ингээд явуулаад отгоо хүүхдийн хөнгө дээрээ байдаг. Отгын оосор нь цагаан өнгөөр. Тэгээд ёроол нь бол гэрийн эзэгтэй өнгөөр. Энэ цагаан өнгө байдаг бол энэ гэрийн эзэн бол төмөр лууж хэлтэй хүн байна. Юм гэдэг хараа. Тэгээд буян шиг өнгөөр их өндөр байгаа даа. Тухайн гэрийн эзний одоо мохор тухайн хэмжээтэй өндөртэй байх хэрэгтэй. Тэгээд энэ хамсар бол ийм өнгөтэй байна гэсэн. Тэгээд ийм буян шиг нуглаастай. Ер нь даллагны утыг номын дагуу ингэж ойж ирсэн уламжлалт. Аливаа нэгмийн номын дагуу сэргийхийн тухайд даллагны утыг шинчлэн найруулад яг хуучин уламжлаар нэгж хүмүүст ойж дэлгэрүүлж байгаа. Тэгээд даллагны ут гэхэд бол
ийм хэлбэртэй. Та бол харахад сонирн байна уу те? Маш сонирн байна. Одоо их сонирн байна. Тэгээд ийм гоё юмсэг те. Тэгэхэд энэ бол хизэж дүүрэхгүй. Тэгээд далганы утан дотор бол 9 эрдэнэ 25 эрд зүйлийн зай. Тэгээд армаг хурдан хүлгийнхаа одоо дил сүлний хэлгээс хоньны 1000 унаас буян шигтэй хоньныхоо ноосыг тэгээд олон хүүхдтэй айлын дайг сэвлэг ариун газар орны шороо чулуу тэгээд маш нандин үрлүүд тэгээд бурхтын дүр хөрг гэх юм ингээд заагаа ном дээр хийсэн. Та хэрвээ номын дагуу зөв хишгийн саваа ингээд далганы утаг номоор нь оршоод чадах юм бол буян шиг бол тогтно. Энэ бол өнөөдөр зөхиогоод ярьж байгаа зүйл өрөөч биш. Эртнээс бидний эцэг өвгдүүд юм дандаа номтой хандаж ирсэн. Одоо бурхны шашин зан үйл ингэ сэргэж ийн л та сайхан сэргээ зүг голдролгоо шилжиж байгаа их чухал цаг үе юм. Тэгээ энэ дээр миний бас өөрөлж оруулж байгаа өчүүн хувь нэмэр бол далганы утыг номороо байлгая. Тэгээ мөн хишгийн зан үйлийг зүг оршихын тухайд энэ олон зан үйлүүдийг бол Монголоос сүрстэн голонд бол хүргэсээр байгаа. Далганыхаа утыг одоо ингээл одоо нэг өрхөр их нэг ариун газар ч юм уу одоо залж хадгалах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээл хадгалаад байгаад байгаа бас тодорхой хэмжээгээр гэрээ тоож гороож байгаа харагдсан зарим айл. Далганы уутанда бид нүсэн сум зоох хэвээр. Тэгээ далганы уут маань гэр орондоо буян шиг даллага авахулгууд тэргээ гаргаж хуурайлаад буян даллага аваад даллага авна гэдэг бол тухайн айлд буян шиг дуудаж өгдөг намсраа эдийн тэнгэрүүдийн үүднээс даллага авна. Даллагны сум гэж нэг зүйл байдаг. Тэрийг бид нөөсөө ойлгохгүй энэ тэнд нь уутны хажууд нь тавьцаа харагдчихэдэг. Тэр даллагны сум гэдэг зүйлийг бол яг энэ даллагны уутан дээр зоож тавих хэрэгтэй. Сум ямар учиртай сум чинь шунгансан их хурдан одоо ямар нэгэн юм руу харахад шунгнаал явна да. Тий. Сум мэд хурдан одоо буян шиг гэрт дуудаж авчираад далганы уут руу орших гэсэн утгатай. Тэгэхээр тэр сум хаан тусах уу? Даллагныхаа буян шиг рүү зоочж байгаа учраас даллагныхаа уут руу л эдийг дуудана. Сум мэд хурдан. Тэгээд гарлагыг хаагаад байна бас. Гарлагыг хаа. Сумаа цаг гадагшаа харуулчих юм бол гарлаг гарч байгаа. Нэг үг байдаг. Та сонсчихсон. Гэртээ даллага авахулж бол 3 хоног идчихвэл гаргаж болохгүй гэдэг. Хиш янз бүрийн эдийг бол гаргахгүй. Тэр бол бас жоохон зарим ёсондоо өрөөсгөл байгаад байгаа. Өгөлгөөр буян шиг тогтдог. Хармаар хүн ядуурдаг. Өнгийн одоо лок нь. Манайхан бол бүр нэг эсрэг юм байгаа тийм шүү. Юм ингээд даллага авахулчаад хүн юм гухаар даллага авцаа манайх 3 хоног юм гаргахгүй гэдэг юм өгөхгүй байна. Энэ цаад сэтэл нь хармалж байна да. Хармын сэтгэл төрөөд байна. Тэгэхээр буян шиг мань барагдана л гэсэн. Тэгэхээр хуучин утган дээр яасан бэхээр айл ингээд даллага авахулж айл байд бодъё л да. Өөр хушуунаас нэг хүн хүрээд ирлээ. Явуулын хүн тэр айлаар бууж мордоход яг даллага авсан байлаа гэхэд даллагын хідээ будаа боо борцоос өгдөг. Тэгээ өгөө явгот нөгөө мөнхөд өөр хошуу руу явхад тийм хол өшөө төдий чиний олон километр хол буян шиг мань дэлгэрлээ гэж баяждаг. Өгдөг байсан. Тэгэхээр ерөнхийдөө яг зарим нэг ганц нэг тийм зан үйл дээр яг бас хадгалах гэдэг юм байна. Дийлэнхтэй бол ер нь өгж явах хэрэгтэй. Буйнаа дэлгэрүүлж өгснөөр буйныг бадраах, буйныг орших, харам юм атаагаар л улам л ядуурах. Өгснөөр хүн хоосордог юм байна. За тийм байна. Их сонин сайхан зүйлийг манай үзэгчид ойлгож хишиг далганыхаа утыг яаж урлах уу, яаж хийх үү, яаж хадгалах уу, бас яаж одоо тэрнийг цэнгүүж баясгаж байх вэ гэдэг талаар зохис ойлголт авсан байх гэж найдаж байна. За энэ хишиг далганы ут бол одоо айл өрхөөртэй хоймор залаатай байх үеийн шиг хэрэгж байх юм дэр. Тэгэхээр одоо бомб гэдэг том ойлголт байна. Бомб нь одоо нийт даяарын байдаг юм уу? Одоо улс хөрнийч байдаг юм уу? Одоо буян хишиг хариуцуулах тухайд юм болоо гэж хувьдадгаар Монгол хэлсэн. Бомб гэдэг ойлголтыг би бодохдоо бол одоо жишээ нь одоо жангар туйл эхлэхдээ л одоо бур хийсэн баруутаа сэрсэр хийсэн салхитай ариун бомбын ороон гэдэг хэлдэг шүү дээ. Бомб маань өөрөө юу юм бэ? Бомбаасаа эхлээл энэ тахилгын учир жанцыг зааж нийлүүлээд юм шиг. Буйныг маш их хүчтэйгээр даллан тогтоож оршоодог томоохон номын зан үйл. Эртнээс энэ бол байсан. Эртнээс хаадын ордонд хүртэл хаад ноёдын бомб гэдэг маш их тансаг ур хийцтэй бомбууд байсан. Эдийн тэнгэрүүдийг шүтэж дахиж ирсэн. Одоо сүүлийн үеч одоо бомбыг маш их хачилж одоо эдийн тэнгэрийг баясгасан одоо банк төрийн том байгууллага хүртэл тийм бомбыг оршуулсан зан үйл байд юм байна. Энэ талаараа сэргийж эргээд зан үйл маань сэргэж байна. Тэнгүүд Монгол төмөч яах нь одоо мөн чанар руу ойртоод биднээс номгүй ард түмэн биш. Одоо замбалын хоруудаар цус яг ийм дээдийн номгүй ард түмэн зөндөө байгаа шүү дээ. Гэтэл номтой юм байна. Номт хурангүрний нэг нь баг шүү дээ тий. Энэ төвд Монгол. Тэнгүүд биднээс энэ ном руугаа дахин сэрж өөр өөрхөө язгуур мөн чанар руу сэрж харж Монгол гэдэг маань хэн байсан, хэн байх ёстой юм. Хоошид хэн байх юм бол өшөө хүчрэгжиж энэ сайхан зан үйлийг авч явах ёстой. Энэ өөрөө бидний соёл. Бидний соёл. Тийм учраас энэ бомб гэдэг нь нандин зан үйл талаа биднээс ойлголттой байхаас аргагүй. Бомб гэдэг бол одоо ариун савл юм байна тийм ээ. Тэрэн дотор юу орших вэ гэдэг одоо хоёлоо орох гэж шүү дээ. Тэгэхээр бомбны тахилга гэж одоо болдог. Одоо жил болго ингээл зууны
сараар, ихэнх сараар, дунд сараар, адаг сараар болж байгаа харагддаг. Монголчууд нь аливаа нэг зан үйлийг хийхдээ өдөр судраг их хардаг. Энэ Монгол төмөн шиг энэ зурхаан одон уурхаанд нэвтэрсэн ард түмэн барыг ховор. Цагийн одоо сайн мууг мэддэг, өдрийн сайн мууг мэддэг. Тэгэхээр аливаа нэгэн буйны зан үйлийг хийх чинь дадлага авдаг өдөр, малын хишгийг даллахтай өдөр, хүний даллахтай өдөр, эдийн даллахтай өдөр, эдийн тэнгэрийн буулттай өдөр гэж энэ жижиг өдрүүд байна. Гэхдээ энэ дотроос хамгийн томоохон өдрийг авч үзэхэд тийм улирал байна. Судар ном судлаа харж байхад бол ерөөсөн намрын тэргүүн сарын шөнийн 8, шөнийн 15 дотроо багтаж л дахиж ирэх уламжлалтай юм. Хавар биш, зум биш те. Яагаад намрыг сонгож авч ирэх гэхээр бүх юмны шимэн хураагддаг, хуран үлддэг цаг юм байна. Түүнээс биш за одоо зун нь хийчих гэдэг юм ингэж номыг хазаалгаж болохгүй. Тэгээ бомб дотор одоо олон төрлийн бомб байна. Хүн насны буян шигээ даллахын тухайд цагаан дэрхийн бомб, бас заяа буйнаас сэргээхийн тухайд говийн лагийн бомб, эдийн тэнгэр дотор бол намсраа, гонгор, замбал гээд норжмоо гээд эдийн тэнгэрүүд маш олон бомб байна. Тэгэхээр энэ дундаас нэг асуулт уран гарч байгаа. Энгийн хүмүүс бид нэр яг аль бомбыг шүтэх ёстой юм бэ? Хамгийн тохиромжтой нь аль вэ гэж бомбыг судлаад үзэж байхад одоо бараг Монголын 180-90% намсраа гонгорын бомбтай. Баян намсраа. Баян намсраа гэдэг. Одоо бүр ингээд хүний амны уншлаг болцсон байл. Буян шиг тогтоё, баяжиг бол баян намсраа. Баян намсраа бомбол зал. Гонгорын бомб гэж сүүл үед мэддэг болсон. Гэтэл замбал гарвын бомб гэдэг одоо сайн мэддэггүй. Энгийн хүмүүс зориулагдаж биднээс яг одоо их тийм хялбар бөгөөд түргэн авралтай нь бол замбал гарвын бомб байна гэдэг. Яагаад гэдэг асуулт гарч ирнэ да. Яагаад тэгэхээр намсраа гонгор гэдэг бомб маань бол ерөнхийдөө биднес жоохон хүнддэх талтай юм бэ. Намсраа бурхныг залж буян шиг далдаж оршоо ихэд маш олон тангараг болоо сахих юмтай. Сахих зүйлийг сахиж чадвал буян аянд оршино. Сайн. Гэтэл намсраа бомбоор жишээлхэд хар хувц огт өмсч болохгүй. Дуунамаа хадаж болохгүй. Хар малгай хар төрөвч барьж болохгүй. Сэтэрхий ягнаас одоо эдэн ондоо хүртэхгүй. Хар хөлөглөхгүй байх. Хар унаа. Тэгээд бэлэвслийн газар очихгүй байх, оршуулганд явахгүй гэх мэт маш олон зан үйл. Нарийн зан үйлтэй. Энэ зан үйлийн төдийлэн сайн мэддэггүй. Зарим нэг нь мэдээд баримталдаг, ихэнх нь мэддэггүй учраас энийг зөрчдөг. Зарим нь мэдсэн ч зөрчиж явах юм байна. Ингээд зөрчгөр юу болох вэ гэхээр нөгөө ном ёсороо буян шиг оршихгүй. Ямар ч үндэс байхгүй. Тэгэхээр биднээс анханасаа бомб юм уу бурхны шүтгэхдээ би чадна гэсэн юм а тий. Би өөрийг биелүүлж чадна. Надад би бол заримдаа буйнаа ингээд байнга одоо ингэж одоо саяны юмыг бол барьж чадахгүй дээ. Одоо алдаг оног л барина гэвэл анханасаа та замбал гарвын бомбыг шүтэх ёстой. Ер нь гонгор намсраа өрөөлөөр нь лам хуврагуудын шүтээ юм байна. Яагаад тэгэхээр номын явдлаар явж байгаа лам хувраг маань ямар нэгэн бизнес хийж одоо мөнгө цаас олж амьдралаа тэтгэх боломжгүй. Энэ нэг шодох боломжгүй. Тийх болцоо байхгүй. Тийм учраас тэр хүмүүс маань номоо л үзэж байгаа. Тэгвэл тэднээс одоо эдэн ундаа идэх ёстой, хувц цунаар өмсөх ёстой. Тэрийг яах вэ? Баян намсраа гонгор эдийн тэнгэрүү зохицуулах ёстой. Аян зөндөө жандгуудыг дуудаж давчирдаг. Жандаг гэдэг нь одоо спонсор гэсэн орчин зэг өвлгий эзэдэг. Тэднээс маань номын явдлаар явж байгаа сайн лам нарт эдэн ундаа бүх юм тэтгэж явж идэг. Жишээлхэд. Тэгэхээр энгийн хар хүн бол болцоотгоор одоо бизнес хийгээд ажил хөдөлмөрөөд мөнгийг бол ингээд олж болно хүсвэл. Тэгэхээр тэдгээр энгийн хүмүүс зориулаад энэ замбал гарвын бомбыг бол зориулагдсан байна гэж би өөрөө гаргаж ирээд одоо 4-5 жил энэ бомбыг бол түгээж байгаа. Тэгэхээр замбал гарвын бомб нь бол сахих зүйл байныг бол бараг байхгүй. Та хүссэн хоолуудаа эдэн ундаа зооглож болно, хүссэн хувцас өмсч болно. Та өөрийнхөө ирэхээр байна. Хүссэн унагаа хөлөж болно. Тэгэхээр энгийн үнд маш амар болж байгаа. Олон юм зөрчихгүй болчихж байна. Энгийн үнд бол энэ замбал гарын бомб бол хамгийн тохиромжтой юм байна гэж. Элдүү одоо янз бүрийн тангарыг зөрчиж арандаг хураахгүй. Би баян намсраа гонгорыг бол огш шүтэж болохгүй гэж байгаа юм биш. Эцэг өвгдөөсөө танд оршоодсон. Өө том лам байгаад намсраа гонгорын бомбыг яг номоор нь зааж өгд миний хүнийг аваад яваараа гэд. Ягштал баримтлал явж байгаа хүмүүс байж болно. Шүтэж болно. Өнөөдрөөс л би эдийг баясгая. Одоо л нэг орон гэрээ төхнүүлж байна. Одоо нэг гоё талганы утаа гэртээ залъя. Тэгээ бомбаа залж буян шигээ бадрай биднээс номтой ард том учраас гэсэн залуучуудад эдийн тэнгэр замбал гарын бомбыг би бол санал болгож байгаа. Тэгээ энэ дээр байгаа бомбнууд донд ингээд алтан бомб. Тэд янзын бомб харагдана. За мэдээж энэ бол цэвэр зэшиг бол мөнгөөр бүрээд цэвэр алтаар шараад. Тэгээ энийг анх удаа багш энэ жил хийж байгаа. Тэгээ цэвэр ийм алтан бомб. Алтан мөнгө зэс хурыг бол эрдэнийн бомб гэж нэрлэдэг. Эртнээс дээдэлж ирсэн. Тэгэхээр мэдээж буян шиг дэлгэрсэн сайхан хүмүүн байхаас алтан бомб аваад залчих бол энэ буян шиг бол дамжиггүй бадрах. Дараачаар мөнгөн бомб гэж байна. Мөнгө гэдэг нь монголчууд бас хэлтэй цагаан одоо тий мөнгөн идэл мөнгөн аяганд их монголчууд мөнгөийг их шүтдэг шүү. Хатнаас илүү шүтдэг. Хатнаас илүүтэйгээр шүтдэг. Мөнгө маань өөрөө хамгийн их одоо тийм бас ажиллахтай, жанлавтай, энергитэй. Эрүүл мэнд ах уу, сав суулганаас ахгүй. Бурхан шүтэнэ хүртэл бид цул алт цул мөнгөөр цутгадаг. Ер нь манай монгол шиг
Бурхны дээдийн номын ном судар болоод бомб гэлтгүү ганжуур данжуурын судрууд болоод бурхтуудаа цул алтаар цул мөнгөөр цутгадаг. Ингиж номыг дээдэж шашныг мөн чанар шүтчээс ард тун байдаггүй. Алт мөнгөний ялцтай судар хүртэл хийсэн. Гайхалтай. Тэр алтаар зүгээр яга аяг халбах хийд юм уу, сав суулга хийхгүйгээр бурхтуудыг хийж ийн гэдэг чинь хамгийн дээд үн цэнтэй бол бурхны сургаал юм байна гэж судрыг алтаар бичиж. Энэ Монголын оюун санааны тэр өв соёл оргилдод тулд хөгжижсэн ийм агуу ард түмэн гэдгээр барах ёстой. Тэгэхээр бурхны шашинтай хүн болгон эдийн бомбыг залах ёстой. Энээр бурхны шашинтай хүний бас нэг онцлог шинжийг заасан байдаг. Тэгэхээр биднээс зис бомбыг бол за одоо зис бомбыг амархан олдд юм да гэж одоо хямд төсөр юм даж голж болохгүй. Зис гэдэг нь өөрөө 9 эрдэнд ордог. Яг алт мөнгө зис өөр мөн чанарын хувьд бол яг адилхан. Үн цэнтэй нэр хүндийн хувьд бол яг адилхан. Тэгэхээр зис бомбыг залчаад биднээс сэтгэл дүүрэн байж болно. Би эрдний бомб заллаа гэж байж бас болно. Тэгэхээр бомбнуудыг яагаад би ингэж голсолж үзүүлж байна? Бомб гэдэг зүйлийг задлж нээж ерөөсө болдог. Битүүл хацтай ингэ байж хэвчээ. Тэгэхээр дотор нь юу байгааг нь хүн мэдэх боломжгүй. Задлж болохгүй учраас одоо хэрэв болдог бол задлж үзээд за 9 эрдэнэ байна, ийм гоё юм байд юм гэж үзээд буцаагдал хацдаг. Тэгэхээр задлах юм бол энэ номонд хазах маш буруу юм болдог. Хориотой цээртэй. Нэг нь одоо бол зайгаараа бүтцсэн байх. Арамнаалагдаг тахилханд ороогүй байгаа. Тэгэхээр бомбыг яах вэ гэхээр зайгаараа орсон бомб шүү гэж хэлэх ёстой. Энэ одоохондоо шүтэж болохгүй. Энийгээ залчаад тахилханд оруулцуул. Тэгэхээр бомб гэдэг зүйлийг жилдээ нэг удаа тахилханд оруулцуулах гэсэн. Их тахилханд намрын тэргүүн сарын шөнийн 8 гэдэг мартаж байна. Тэндээ нэг оруулаад бус дүйтэнд бол баг тахилханд хэдэж удаа орж болно, оруулахгүйсэн ч болно. Тэгэхээр энэ бомбыг бол гэртээ нуу гэж нууцлаа. Гэртээ нандинг хадгал гэж. Лусын бомбыг бол одоо гэртээ шүтэж болно, зарим нь бол газарт нууцлах гэж. Насны цагаан дэрхийн бомбыг ч гэртээ нууцлах гэж. Нууцлах гэдэг бол нандин юм гэдэг чинь нүднээс далд, нандин далд байж хүний нүдний хор орохгүй, нууц нандин байж нандин мөн чанар хадгал. Зүгээр ил гаргаа хэрцэх юм бол үн цэнэг болчихно. Тэгэхээр гэртээ бол нэг цагаан хадганд ороогод битүү халтар 10 бод гадуураа бас гоё нандин хайрцаг дотор игээд залдаг уламжлалтай. Бомбыг өөрөө би бүтээхэд бол маш их судалгаа хийсэн. Би өөрөө эдийн бомбыг хийх зан үйлийг багшаараа хөтлүүлж заалгаж байсан. Тэгэхээр энэ бомбны зайг нь бүтээж байгаа хүн өөрөө бас нэг одоо шаардлагыг хангах ёстой. Зүгээр нэг сайн дурыг хүн гарч ирээд за би нэг хийнэ гэж хэрхэвч болохгүй. Бурхны шашны зан үйл, номын үйл гэдэг бол тийм хин дуртай нь хийдэг ажил биш. Зан үйл нь дандаа номтойгоо барилдсан байдаг. Манайх пянгин даахгүй болчихсон. Манайх болохгүй алдас болно. Бурхан шашны номын юмд хамаагүйгаа хой наа судрага бити доор тавь алдас болно. Хой наа бурхан шүтэнд хамаагүй бити хүр алдас болно. Наа чи дээд нанди юм байгаа. Аливаа лам хүүгээрээ хөргүүлээч гэдэг юм уу. Номтой үнээр номоо тоослуулаач гэдэг юм уу. Монгол төмч нэг хамаа замбараагүй тэгж ёсгүйгээр айшилдгүй юм л байсан. Таны ярианаас би нэг зүйлийг ойлгохтой ирсэн хүн яах гэж эд хөрөнгө хураад юм бэ? Яах гэж баян болд юм бэ? Яах гэж одоо буян шиг зүгдүүлд юм бэ гэхээр төмөн одны тусын тухайд хам толноороо олон төмөрийн одоо баян дарган байхын тухайд байна уу хөөс ганцхан хараамаа хичээгээд л биел баян байх ёстой гэл ингээд л тийм атгах сэтгэлээр зүтгэх юм бол энэ бомб хураасны ч хэрэггүй, хөрөнгө хураасны ч хэрэггүй юм. Утгагүй болчихж байгаа юм байна. Нэг юм биелэх гэдэг. Эдийн тэнгэрүүдээс биднээс хүсэх ёстой нэг юм байх. Биднээс хамгийн буруу юм хүсэж идэв юм. Эд тавар. Бурхны өгөх хамгийн тургуу юм бол эд тавар. Мөнгө төгрөг бол хамгийн хүсдэггүй юм тэр юм. Тэгээ биднээс бурхны хамгийн дургүй юм гойдог учраас тэндих дургүй юм. Эд тавар гэдэг зүйл шамшаагдаж алга болдог зүйл юм. Тийм баттай аштын амар аманд хөтлөх зүйл биш юм байна. Дандаа шамшаагдаж хурдан алга болдог. Тэгэхээр биднээс юу гоох ёстой бурхтаас ерөөсө хутгтын 7 эрдэнэ гэдэг зүйлийг гоох ёстой юм. Тэр юу вэ нөхөр бэлгүүний эрдэнэ, сонсохын эрдэнэ, шагшаавадын эрдэнэ, ичгүүрийг мэдэх эрдэнэ, сонжуурыг мэдэх эрдэнэ гих мэтийн эдгээр эрднүүдийг л бурхнаас гоох юм байна. Тэгэхээр биднээс бурхтаас бол түргэн гэгэрч олон амтны тусыг үлдээ өөрийн нисванст хорт муу сэтгэлийг дарахын тулд надаа бэлгүүний ухаарлыг хайрлаач гэж ер нь гоох ёстой. Тэгхийлэн болвол аян зөндөө эдний дагсан эрдэнэ аян зөндөө ороод ирнэ. Ер нь бидүүс ямар нэг мөнгө болоод эдийг шүтэх юм бол эдийн боол болж хувирдаг. Ер нь ингийн дээр зориг үйлс буйнаа дээдлээ явж байгаа юм бол аян зөндөө тэр эд тавар аян зөндөө орж ирдэг. Тэр эдийн хонос гүгээд л юм бол улам холдоод байна. Мөнгөний хонос гүгээд бол мөнгө улам холдоод мөнгө ноён болоод дээр сууч. Нөгөө солонгоо гэж гүйцэтгэж шиг юм байгаа. Яг тэр шиг солонгоч биегүү хоосон. Тэгсэн үгсээр харагдаад байна. Тэгэхээр биднээс ер нь бол буйныг бодож бэлгүүний эрдэнэ хүч түргэн гэгэрх нирваны бэлгүүний эрднийг л дотороо бодож буян шигтэй болсны тухайд эргээд олон хүнд би буяныг үлдээх гэсэн сэтгэлийг үүсгэж болсон байна гэж бодож зөв бодлоор хандхалан бол буян заяа бол аяндаа чуулна гэж. Миний хувьд бол
Энэ бомбыг яах гэж бүтээж байгаа, яах гэж шүтэж байгаа, шүтсний ач тус нь юу юм гэдэг талаар нэг цагийн одоо тайлбар хишиг буйнаа тогтоох лекцийг бол заавал уншдаг. Энд Монгол түмэн даяараа хурамчулж бас бүгдээрээ буян хишгээ бадрааж хишгээ тогтоох энэ зан үйлийг суралцаж мөн эдийн тэнгэр бомба одоо дахин шүтэж эдийн тэнгэрүүдэд баясгах номын үүлэн даган баясгахыг би уриалж байгаа шүү дээ. Их тахилганд очсон сүсгтэн хүмүүс одоо юу бэлдэж ажиллах вэ? Би сэтгэлийн хувьд одоо яаж ажиллах вэ? Мэдээж биднес энэ бол зөвхөн хишиг буйныг дуудаж байгаа, хишгийг дуудаж байгаа зан үйл учраас далганы ут тавгийн эдэтэйгээ заавал ирэх хэрэгтэй. Бомбыг бол манай сүмдэр байн хүлээж авч байгаа. Тэр тахилгын өдөр хүртэл бомбыг бол наан нь хурааж аваад тахилганаасаа бомба залж авдаг уламжлалтай байгаа. Тий. Байнга ирдэг улсууд маань энэ зан үйлийг мэддэг. Яг энэ өнтрөө хүлээгээ байж байдаг. Ийм сайхан буянтай зөвхөн олгодууд байдаг. Нэмэж багших нэлж байгаа гол зүйл номтой бай. Айл болгон эдийн тэнгэрээ баясгаж эдийн бомбтай байж энэ аливаа нэг юм утга учиртайгаар биднээс буян шиг тогтоох хэвээр. Биднээс аливаа нэг юм дутууд болмог бөгөөд мухар сүсгийн тэгэхээр хандаж хизээж болохгүй. Тань мэдээж энэ бомбнуудтай холбоотой ном судрууд гарч байгаа. Тухайн лекцийн үеэр тахилгын үеэр дандаа эдийн тэнгэр номны утга учир түүх бүх номыг гаргаад тавьчихдаг. Тэгэхээр эхлээд номоо уншиж ойлгоод залуучуудыг яаран бомб авлаггүйгээр лекцэндээ суугаараа эхлээд ухаарлыг ав. Тэг эхлээд мэдээд мөн чанарыг ойлгоод дараа нь бомб аавна. Яарлаггүй. Тэгвэл юун төрөнд лав гэхгүй. Утга учираа ойлгочоод ухаарсан сэтгэлээр дараа нь эд материалдаа эд юунда хандаараа тэгээд төсгөлд нь хэлэхэд Монголын буян заяа бол хизээч үл барагдахаар ариун юм. Монгол хүний буян заяа үл барагдах хизээч үл шамшигдахаар бол агуу их юм. А энэ дундаа биднээс сэтгэлийн боловсрлоо гээгдүүснээс болоод жижигхэн атаж өтө хармын сэтгэлийг одоо дарч чадхалын болвол Монгол түн бол маш хурдан буян шиг дэлгэрч сайн сайхан амар амгал үнэн мөнхөд орших нь бол тодорхой юм аа. Тийм заяатай ардам юм. Маш өндөр заяатай ардам. Тэгээ Монгол түмний буян заяа үнэн мөнхөд дэлгэрэх болтугай гэж сайхан ерөө өдөө. Ерөөл сайхан харшуулдаг бай гэлээ. Сонирхолтой сонсохоор их сайхан үгнүүдийг айлдлаа давлөгчтэй. Тэгэхээр бомбыг тахилах гэдэг маань ямар учирч янзантай юм, яагаад тахих гэдэг байгаа юм, Монгол түмний буян заяа хэр ариун юм, тэр ариун буян заяаг улам ариужуулахын тухайд яах ёстой юм гэдгийг энэ бомбын тахилганд очсноор та сонирдон ойлгож, оюун бодолтой тунгаах болно. Ингээд альбад мухар зүсгийн үүднээс биш, ухаарлын үүднээс хандаж, ухаарсан дээр ухаарлан амьдрал ахуйдаа хэрэгжүүлээд явах юм бол бид Монгол хүн болгон босох их тэнхэлтэй өөдөө дээшээ тэнгэрт ардам юм а гэдгийг л ойлгож ухаарч энэ бомбын тахилгадан өргөн олон орон морилын эрхийн ерөөл залгыг айлдгая. Танд бас Эрдэнэ номын ажилтны их үйлсийн аян татан сайн сайхныг хүсье. Насцсан залуу нардан нэрт байна. Олон жилийн туршид ингэж Монголын ард түмэнд буян өргөлийг үйлдэж оюун санааныг тэгшилж ухаан заяа нэр шиг ухаарл харилж явах болтойс ерөөл айлдгая. За баярлалаа. Тантай ингэ ярилцсан сайхан маань бас эртнээс бол таныг бол багаас ахвалаад таныг харж өссөн. Тэгээд ийм сайхан ахтайгаа ийм сайхан ярилцлагад орсондоо ингээд маш их баяртай байна. Тэгээд бас таны буян шиг дэлгэрэх болтугай, мөн эдээр ариун байх болтугай. Та уртнаас ч удаан жаргаараа эрүүл байгаараа. Тэгээд мэдээж одоо та бол Монгол түмэндээ таныг хийсэн бүтээсэн зүйлтэй юм эрхэм сайхан ах маань учраас буян шиг чинь үнэн мөнхөд дэлгэрч явах болтугай эдийн тэнгэр бомба барьчих. За баярлалаа. За үлгийн эзэд хүнээ талархъя. Баярлалаа тань. Ийм сайхан эрхэм бэлэг авна гэж ахын өдийд сансангүй шүү. Энэ юм шиг сайхан юм хаавах. Хүн одоо хүнээс ном авахыг сайхан гэдэг. Тэг тусмаа номын дээд ном, энэ өглөгийн дээд өглөг, буйны дээд буян хураахын таг бомб авч байгаадаа маш их баяртай байна. Ахын чин сэтгэлээсээ сүслэж үеийн үед энэ тахилгыг чинь хадгалж залж явах болно. Баярлалаа танд. Баярлалаа. Намрын тэргүүн сарын шинийн 10-ны бэлэг сайн өдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 22-ны 15 цагт Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн бурхан урлаач ухаан заяа багшийн гонгор намсрай замбал лусын бомбны их тахилга лекц Монголын үлдвэрсний эвлэлийн соёлын төв ордонд болох гэж байна. Эрхэм сүсгтэн олон та бүгдийг хүндэтгэн урьж байна. Холбоо барих утас 9958 1728 9935 23 11. Одоо та бүгдээ замбал гаруу гэдэг эдийн бомбонд орох зайнуудыг хийж яг бомбыг хэрхэн бүтээх явцыг бол та бүгдээ харуулах гэж байна. Бомб гэдэг нь зайны хүчин тулгуурлаж явдаг. Тэгэхээр энэ зис бомб энэ бомбон дотор одоо олон эд зайг оршоон. Энэ зайны хүчээс хамаарат энэ хэр бодиттой одоо ажиллахтай зай оршоосноор энэ бомб өөрөө их одоо айцтдтэй болно. Тэгэхээр бомб маань өөрөө их сайхан цэвэр юм зэсээр бүтсэн байх шаардлагатай. Энэ зис бомбыг одоо залсан бол өөрийгөө бол эрдэнийн бомб залсан гэж ойлгоно. Мэдээж одоо савыг бол ариутгаж аршаанаар сүртсэн байгаа. Тэгээ ёроолд нэглээд арцаа өргөд ёроолын арцаараа сайхан учаад
Тэгээд доор нь нацаг дорж буй элдэн учраараа энийг бол бат байхын тухайд оршоож одоо ёроолын бат болгодог. Одоо далганы ут аливаа нэг бурхтын сүншиг бүх ёроолыг бол одоо энэ нацаг доржоор баталгаажуулдаг байгаа. Дараас нь бол 8 тэхэл гэдэг одоо 8 дэлбэтэй лимфоцтой 8 дэлбэтэй зэцгээр доор нь энийг батжуулахын тухайд дараа нь бол шар замбал бурхан эдийн тэнгэрийн сахиусан хүрдэг бол бас ёроолд нь оршоно. Бас замблын одоо эдийн тэнгэрийн дүрийг хийн. За ингээд энэ цогдөг мар буюу чуулганы эзэн гэдэг эдийг одоо хураадаг гол бас энэ бурхадны эзний сахиус үрдэг бол ёроолт нь хийн. За тэгээд дээрэс нь бол одоо 10-аас сайн хийж өгнө. Одоо 5 өнгийн будаа 10 энэ дотор болохоор халтар 10 улаан буудаа тэгээд эрдний үрлүүд гэх зүйлүүд орсон байгаа. Ун бадамгорд ария замбала хэрэг даяа хүн бадамгорд ария замбала хэрэг ар өр бар өр жүр өр одоо гэдэг имийн өрүүд байгаа. Тэр өрүүдийг хийж өгөх. Имийн 3 үнцэг. Өвчний гол үнцэг тасдагч бол өр нь бол өөрөө ар өр бар өр жүр өр гэдэг. Тэр өрүүдийг бол хийх 5 төрлийн будаа байгаа. 5 төрлийн будаага бол ийсэн сайн хийж өгнө. Энэ маань өөрөө энтхэг төвдөөс залж ирсэн их нэндэн зайнууд байгаа. За тун тэртээ хийгээд энэ хийснээр дээрс нь одоо бурхныхаа бодтой замбал гарын дүрийг бол яг даавн дээр ингээд зурж бүтээсэн байгаа. Ер нь 3 4 уруудаа багцаад ойролцоо. Тэгээд хойтлолтой 10-наас ажилтсан даавн дээр шорон бүдгэр зурсан энэ дүрийг давхар хойтлолноос миний өөрийн бүтээсэн 5 тэнгэртэй энэ дүрийг бол бас хийн. Яагаад гэвэл жижигээр 4 одоо эдийн тэнгэртэй замблыг бол бүтээхэд бол төвхтэй учраас энийг бол хуйлаад давхар энийг хард. Тэгээ 8 дахил шашин мөнхөд оршихын бэлэгдэл төр одоо мөнхөд оршихын бэл төрийн 7 эрдэнэ. Тэгээд бомныхаа зүрхэнд нь одоо ингэж оршоо. Зүрхэнд нь оршоож байгаа. Шууд одоо оршно гэдэг. Наашаас одоо зүрх хэсэг бол яг энд байгаа. За тэгээд одоо сүншигний 2 номын одоо оршоо. Энд дээр нь замбал гар бурхныхаа одоо зүрхэнд тарин дэлгэр тарин бадамгорд арай замбала хэрий даяа хүн бадга тарин яг гэдэг тарины одоо тэгээд бичээ олон дахин давтамжтай бичээдэг мөн одоо энэ бомбод ажирын соёрох бомбыг одоо ажидлан соёрох энд морилон соёрох гэсэн таринуудыг бичсэн байгаа. За энэ дотор лүнтэн гэд өрлөдөг. Намсраач эдийн тэнгэр бурхтуудыг лүнтэн өрлөгийг ирэхээр одоо тоолоход маш их ажиллах аривчдаг эндээс ингээд 3-ыг хийчихье. Эрдний угийн одоо чулуу, шүр, оюу, номин, одоо дун. За тэгээд энэ эрдний одоо болор, усан болор маань гэх мэт бодтой өөрөөсөө бүтсэн эрдний чулуунууд байгаа. Эдгээрүүдээс ингээд сайхан дээрснэ. Ариун сайхан хийгээд өчнөө. За ажиллахтай юм одоо аривдах үрлүүд байгаа. Тэр үрлүүдээс одоо оршоо. За мөн өөрөө би юм насны буян шиг дуулахын тухайд цагаан дэрхийн одоо үрлүүдээс оршоож байгаа. Цээрэл гэдэг цагаан дэрхийн насыг уртсгах үрэл байна. Мөсөн чихэр гэдэг энэ үдийн биш бас оршооно. Цагаан зандан гавс биш оршооно. Аар бол гэдэг аар бол тараг сүү цагаан эдэг билэгдэг. Энэ эдэн ундааны зүйл яагаад ордог вэ гэхээр энэ амны их шиг буян зайг билэгддэг. За одоо шарт тос гэдэг зүйл орох хэвээр. Шарт тосыг оруулахын тухайд зүгээр хайлмгаар оруул энэ маань хайлж муудан янз бүрээр одоо ингэж үнэр танаар оруулж муутах бусад эдийн үгээр муудуулах учраас одоо муутуу цаасан шарт тосыг нэвчүүл шингээгээд ийш оршиж хийж байгаа. Одоо нарийн шудаг банлаг одоо далайн хөөс гэсэн 25 зүйлийн эмийн ургамал байдаг. Тэр 25 эмийн ургамлаа ийснэ бүгдийг оршооно. Одоо гандигаар банлаг далайн хөөс гэсэн зүйлтэй. За далайн хөөс явж байна. Тэр эмийн 25 зүйлийн одоо 5 аршааны зүйл, 5 үр тарианы зүйл. За энэ бол хач өвсөн гүргэн байна.
хач гүргэм, өвсөн гүргэм гэж одоо өвсөн гүргэмийн нэг оршоо. Тэгээд энэ одоо Монгол малын сайхан борц байгаа мах. Тэгээд 5 шуу мал Монгол нүүдэлчин ард түмэн бол малын буян заяа энэ 5 шуу малаа шүтэж амьдэрдэг. Энэ бол улаан зандан байна. Улаан зандан гайш нэг оршооч. За банлаг байна. Хуурай сүү энэ сүүгод бас хийх ёстой 5 аршаа сүү зүгийн бал бурам гэдэг. Тэгээ бурам бол энд байж. Бурам дотор зүгийн балыг шингээсэн байгаа учраас одоо зүгийн балтай бурам байгаа. Энэ бол бас хайлах магадaltaй учраас галаргуутаа хийж. Тэгээ цайг бол одоо өөд болоочтын дор цай дэвсэх, усыг араадахад цай дэвсэх. Одоо цай орохгүй юм гэж юусоо байдаг. Цай бол хоёроо хамгийн хүндтэй зүйл байдаг. Тэгээ бүх зүйлд бол цай ордог. 5 төрлийн будаа гэж байдаг. Энэ буян шиг дэлгэрүүлж аригдуулахын тухайд 5 төрлийн будаага хийн. Ээцгийг бас хийж байгаа энэ амны хишиг буян заяа гэдэг дэлгэрүүлэхийн тухайд ээцгийг хийж өгч байгаа. 9 эрдэнэ гэдэг байгаа. Одоо энэ гадуур бол одоо тэгээд яадгийн бүтээх тэтгүүр юм уу яадгийн дандаа хуурамч одоо орлуулсан 9 эрдэнэ яваад байдаг. Тэгэхээр энэ дээр манай шав маань өөрөө надаа миний удирдлагын дээр яваад стандарт хэмжил зүүн газар сорцын хяналтын хэлтээс одоо энэ эрдэнийн чулуу яг сорцтой баталгаатай 9 эрдэнэ байгаа. Тэгээд бомбондоо орж байгаа учраас яхан уутаас нь гаргаад 9 эрдэнэ гэдэг бомб байч. Шүр оюу алт 5 эрдэнэ ордог л доо ер нь бол. Гэхдээ энэ бол 9 эрдэнэг цогцоор нэг ингээд ийшээ хийчихэж байгаа. За дээрэс нь ихэд үрээ ингэж хийгээд дүүргэн. Уун бадамгар дайраа зам болоо. Бомбны бүтэж явахдаа бол амны хаалт маскыг бол би зүүсэн байгаа. Хүний халуун амьсгал ингэж уурыг оруулж болдог. Тэгэхээр одоо сэвтэх буртаглах гэм байдаг учраас дандаа маск зүүж. Одоо өөрийнхөө халуун амьсгалыг оруулахгүй байх нь чухал байна. Одоо халтар 10-аагаа бол би өөрөө говьтай дариусан бас захиж одоо Батбаяр гэдэг ном буйны садан байдаг. Одоо говьтай нисхийн дарга энэ хүмүүс маань сэтгэлээрээ бас юу наашаа явуулсан байгаа. Халтар 10-аг. Тэгээ нэг одоо халтар 10 бол Монголын хамгийн сайн халтар говьтай аймагт бол байдаг. Манай аав ээж минь говьтай одоо уугуул улсууд байдаг. Тэгээ яг энэ нутгийнхаа сайхан Монгол өрсөнд 9 эрдэнэс Монгол нутгаас олцсон 9 эрдэнэ хийсэн байгаа. Жимсээ гэдэг энэ оршооч 5 өнгийн хоргоо торгоны өөц амын ингэж дарж өгөх. Тэгээд дүүрэгт нь бол Монгол хөнгөөр амын таглах хэвээр хүн. Энэ одоо бомб маань өөрөө жиштэй эрзватай юм сайхан бомб байгаа. Тэгээд бадамгар ария зам болоо хэрэг даа бадамгар ария зам болоо ария зам хэрэг даа бадамгар ария зам болоо хэрэг даа бадамгар ария зам болоо хэрэг даа. Энэ бол зайг нь аритууж одоо зайг нь бүтээгээд тэгээд дараа нь бол энийг тахилганд оролцоолнаа. За ингээд бомб маань таг нь бол ингээд таглагдаад эргээд орчдөг. Жис энэ бол бомбны үндсэн хэлбэртэй бомб. Одоо эндээ 5 өнгийн хоргоо торгоор амын тагилдаг. Одоо хөх за ногоон улаан шар тэгээ хамгийн дээдлийн цагаан өнгийн торгоор ингэж хааж ud. Яг замбал гаруй бурхан маань өөрөө цагаан өнгийн лагшинтай. Тэгэхээр цагаан өнгийн ингэж цагаан өнгийн торгоор амын дарж өгч боноод. За одоо ингээд 5 өнгийн утсаараа сундаг хийгээд энийгээ сайхан шүлжинэ. Одоо энэ маань бомбыг амсрын бол ингээд 5 бэлгүүн 5 хорц дэглийг дарсан гэсэн утгаараа 5 өнгийн утсаар л амын одоо гөрөх сүлжих гэж яриндаа сүлжиж 5 бэлгүүнийг сүлэлдүүлээд амын сайхан ингээд боож өгнө. Энэ сунтагны үе их урт байх тусмал их буян зэйдэл хэрэг сайн гэж үздэг. Энэ бомбыг бүтээж байгаа хүн бол өөрөө заавал ямандаг юм уу эдэн бурхны нэмбэслэлд суусан байх шаардлагатай байдаг. Тэгээг бол бас бомбыг бүтээх, зайг нь бүтээгч ирэх бол байхгүй. Тэгэхээр би өөрөө бол ямандаг бурхны ямганд бол бүтээлд суусан. Тэр нууц тарны одоо хамгийн дээд ямандаг бурхны өөрөө гомж бясалгадаг учраас энэ бомбыг бүтээхэд бол алдаас юмс гарахгүй юм. Байнга ямандаг бурхны тэгт бүх одоо буддишны нарийн зан үлийн бол дандаа ямандаг бурхны үүднээс омгон дээр оршиж бүтээдэг байгаа. Энгийн хүмүүс бол одоо бомбыг ингээд шууд зайг нь оршоогоо бүтээчээ гэвэл бас
тэр бодиттой бомб бүтээхэд бол боломжгүй оролцох болохгүй. Яагаад гэвэл бурхныхаа тэр нэм босголд оршиж эдэн бурхныхаа үүднээс л өмгөн дор оршиж аливаа нэгэн бурхан шашны зан үйлийг хийдэг байгаа. Тэр энгийн хүн дуурайгаад тэгэх юм бол маш их алдас гарах өгөөд барцад их гарна. Тэр би энгийн хар хүний дүртэй боловч яг уншлага бясалгал өдөр тутмын уншлага нэм бясалгал ямандгийн нэм бясалгал олон нэм авшиг нэмбэг бол авсан байдаг. Дүнхрийн манд олон дахин цуусан байдаг. Бурхан урлагч учраас бас олон төмөрхтөг судлах эд өгөн судлахасаар аргагүй байдаг. Энэ сунтаг урт байх тусмаг сайн байдаг. Одоо их сайхан урт болж байна. Энэ уртгасна буйны урт гэж үздэг сунтагны их урт сайн чанга сүлжих хэвээр. За ингээд энэ маань бол сунтагны юм сайхан урт. Тэгээд замбал гарын бурхан ингээ бомб дүүрч байна. Одоо тэгээд ямар нэгэн хаанаас исэн бэ? Энэ урд зүг бурхан ийшээ наашаар залцуусыг сунтгана гэж урд талдаа энийг бол бомбны нүүрэн хэсэг гэж үзнэ. Тэгээд бомбныхаа орой дээр нь бол өөрийнхөө хувийн тамгыг бол дарддаг байгаа. Би өөрөө миний хувийн тамга байгаа. Энийг бол би өөр бүтээл дээр бурхан өөрийнхөө яг мотороор уулсан бүтээл дээр дарддаг. Өөр зүйл дээр дардаггүй. Одоо л яг өөрийнхөө энэ бүтээсэн бомбон дээр бол дарж байна. Энэ миний хувийн тамга. Тэгээд доор нь бол энэ ямар бурхны одоо бомбэ гэдгийг мэддэгдүүлэхийн тухайд доор нэрийг ингээд сайхан дарчих ингээд цагаан замбал гэдэг. Тэгээд мөн одоо дуурайж олшруулж хувилахаас сэргийлээд одоо энэ булан дээр нь өөрийнхөө төрийн бүсийн цагалшгүй гэрэлтийнхаа тамгын булан дээр нь бас дарддаг байгаа. Энэ дээр ингээд би дарцсан байна. Цагалшгүй гэрэлтийн тамга. Энэ маань бол одоо шууд шүтэж бол болохгүй. 10 найлж уншиж одоо хангалуудын байсгад тагчиж энэ шүтэн болдог. Тэгээд одоо сайхан сав хийгээд 10-аар дүүргээд тэн дотроо залаад тэгээд ер нь бол жилдээ нэг их тахилганд оролцуулна. Жижиг баг тахилганд бол хэдэж одоо хөөрөө оруулж болох. Жилдээ нэг одоо намрын тэргүүн сарын шиний 8-нд оролцуулаад хат болно. Намрын тэргүүн сарын шинийн 10-ны бэлэгт сайн өдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 22-ны 15 цагт Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн бурхан урлаач Ухаан Заяа багшийн гонгор намсрай замбал лусын бомбны их тахилга лекц Монголын үйлдвэрсний эвлэлийн соёлын төв ордонд болох гэж байна. Эрхэм сүсэлтэн олон та бүгдийг хүндэтгэн урьж байна. Холбоо барих утас 9958 1728 9935 23 11